За сайн байцгаана уу. Биднийг үзэж байгаа үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Бидний яриа 89.7 радиогоор яг одоо шууд явж байгаа. Намайг чихвчээ зүгээд. Энэ уул нь поронор чинь зүүдэх байхгүй. За. Поро хүмүүс чинь зүүдэх байхгүй. Стил нь өгчих гээд ирсэн. Үгүй зүгээр поро хүмүүс чинь ерэн зүгээр тийм. Угаасаа л мэдэрч байгаа юм чинь те. За ингээд би зочдоо танилцуулъя. Хаш чулуун, цэжний хөндийн мисаслын эмч хаш чулуун байна. Оргил эмч бас мисасалч. Гэмтэл сог үндэсний судлалын төв гэж. Гэмтэл сог судлалын үндэсний төвийн насан туршидын засгийн мисаслын эмч оргил гэж юм. Хоёр мундаг мисасал залуутайгаа ярилцлага хийх гэж байна. Юуны өмнө бас урилга хүлээж авч ирж байгаа та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд ер нь бол мэдээж мисасалч гэдэг чинь ерөөсөө зүгээр хашаагаар харагдаж байгаа. Одж байгаа зочдороо харж байгаа. Ер нь л тун завгүй хүмүүс яхаа. Өглөө ингээл эрт хагалгаанд орчих юм. Зарим өдөр хоёр хагалгаа хийх юм, зарим өдөр нэг хагалгаа хийх юм те гэдэг ярианаас л эхлэе та. Та одоо өнөөдөр хэдэн мис засал хийвэ? Өнөөдөр 2 мис засалт орсон. Нийт мис заслын таа бол манай тасаг эмнэлэгтэй бол ерөнхийдөө бараг тэргүүлдэг. Нийт мис засал өнөөдөр бол 16 мис заслаас манай тасаг. Тэрнээс одоо 2 миний мис заслаас учраас 2 мис засал орчод ирж байгаа. Төв төлөвлөгөөт. Тийм төлөвлөгөөт мис засал гэдэг 16 мис засал орж нэ бурхан минь. За ямар ч байсан цагтаа амжаад ирсэнд маш их баярлалаа. Хагалгаа амжилттай болсон байх гэж найдаж байна. За насан туршидын тасгийн эмч гэхээр би бүр гайхал явчлаа. Насан туршид хүүхэд гэж бас тустай байгаад их нэ. Тийм манай гэмт сог судлалын үндэсний хоёр нь ганц онцлог нь болохоор бүх тасаг мис засал эдгээр онцлогтой. Мис заслын баг хамгийн том үлэг гэж магадгүй баг. Тийм баг. Хүүхдийн мис засал нь болохоор дээд доод мөчгөө болохоор тэр чигтээ ордог. Насан туршидын эхлэхээр дээд мөчийн тусдаа доод мөчийн тусдаагаа хоёр багтчихдаг. Манай болохоор доод мөчтийн мис заслын тусламж үйлчлэг үзүүлдэг тасаг. Би зүгээр нэг ийм баримт сая үзье. Энэ хотын явган замыг солиод халтарч унж байгаа хүмүүсэнтэй эрс багссан гэж тэр одоо үнэн болов халтаргаа гулгааны нөгөө гимтэж ирж байгаа хүмүүс нь таны дээр найл зэрэг баг шүү гэнэ. Ер нь л өнгөрсөн жилүүтэй харьцуулбал ер нь их ялгаа байхгүй. Яг нөгөө дүүргийн эмнэлгүүдийн чадвах сайжирсантай холбоотойгоор гэмтэл нь хуваагдаж очдог болсон хамааг бас авааштай болчиход байгаа. Төвлөрөл нь арай балсан хараад. Тийм үү. Төвлөрөл нь арай. Тэгвэл одоо жишээлбэл гэмтлээ гэдэг юм бол дүүргийнхаа эмгүүлэлт рүү яваад хахаар гэмтлийн эмчлэр байдаг болсон юм уу? Тэгээ одоо жишээ эмнэлэг хаавал дүүргийн эмнэлэг, сонгойрхон дүүргийн эмнэлэг, дээрээс нь одоо нойрхон төрийн тусгай албаагчдын эмнэлэг, Монгол Японы эмнэлэг, за дээрээс манай гэмтэл сог судлалын төвийн салбар эмнэлэг гээд 100 хилд байгаа төлөнгийн төв маань бүгд гэмтлийн тусламжууд үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр тэр тасаг болгонд нь одоо том хүний буюу өөрөө чи хийдэг хагалгааныг бол бүгдийг хийх нэ л гэж ойлгох байна тийм ээ? Тий. Ерөнхийдөө хийгдэн. Гэхдээ яг нөгөө тэгж төвлөрлөлийг сааруулсантай холбоотойгоор харьцангуй одоо манай үндэсний төвийн эмчнэрийн шантасыг л сорж ийн л та. Анараа хүнд хэцүү хүн дэлбэрийн хугарал гэмтэл удсан тийм асуудал ихтэй юм. Ер нь хүн хүмүүс л гэмтэл рүүгээ яваал арай гайгүй хөнгөнүүд нь дүүргүүд рүүгээ хуваагдаад байгаа юм. Хаавал сонгон хайрхан дүүрэг болон Япон Монголын эмнэлэг тэгээд нөгөө 11-ийн хуучин төлөнхий төвийн эмнэлэг тэр чин гэмтлийн эмнэлэг нэртэй байгаа уу тий? Тий яг манай салбар эмнэлэг. Одоо тэгээд яа гэсэн үг одоо ингээд идэрлүү яаж хуваагдах вэ? Одоо би ингээд явж байгаа халтараад онччихлээ тий. Дүүргээрээ салгаалаад тэр дүүрэг рүүгээ явах хэрэгтэй юм уу? Үгүй бол гэмтэл рүүгээ явах хэрэгтэй юм уу? Ер нь бол дүүрэг харгалзахгүй үйлчилж байгаа бүх эмнэлэгт. Яг амбулаторын тусламж үйлчлэгийг бол заавал дүүргээрээ харьяалтай хүмүүс бэртэж гэмцэн тохиолдолд аль ойрхон байгаа гэмтлийн эмнэлэг рүүгээ тусламж үйлчлэг. Гэмтэл рүүгээ явах гомарх авахгүй гэх юм байна. Гайгүй мэн тий. Гайгүй болцсон. Энэ юг үдчихэж байгаа хүмүүс байх юм бол тэгэл ерөөсө дүүргээрээ үддэг болцсон штэ. Тэр эмч тэгж ярьж ирсэн штэ гэж орхол хэвээр юм байна. Тий. Зүгээр гэмтлүүдийн дотроо ямар гэмтлүүд хэвчлэн орж байна? Хагалгаан дээр. Улирлын шалтгаантай гэмтлүүд гэж хэлбэг байна. Одоо зуны улиралд бол гар сурны гэмтэл бол маш их хэмжээтэй. Аюулгүй ажиллагааны дүрм алдагдсантай холбоотойгоор хүмүүс одоо гэр гэртээ өөртөө мужаан болоод тэрнээс болж гарыг л маш их хэмжээгээр гэмтэж жижиг хэмжээний шарх үүссэн ч гэсэн идээлж будаалах өндөрлүүд нэг баг. Тэр нь одоо юутай холбоотой гэж үзээд байгаагаар орчны бохирдолтой, хөрсний бохирдолтой маш их хэмжээгээр холбоотой. Одоо гар шалбараад идээлж байгаагаа хэлж байгаа тий. Хуучин бол одоо ингээд жижигхэн шарх үүсэнгүүд угаа цэвэрлэхээр идэгчсэн. Одоо бол заавал ингээд цаашдаа ховлаад өрөвсөө, шөрөмсийг өрөвсүүлээд тиймэрхүү тал юм. Гэр хорооллын жорлонгуудаас болж байгаа. Ер нь бол магадaltaй. Өндөр тий. Гэр хорооллын жорлон үерээр орж ирээл тоошороо болоод бужигнаал бөөн бактери нянаа нүрчээл тэгэл нөгөө урд нь бол тийм ямар гайгүй байсан юм чинь. Одоо бол тэгэл баашистэ ч үнэл нэм бэт. Тий. Тэгэл
яаж байгаа юм бэ. Тэгэхээр ер нь гараа жоохон зүссэн ч вэ, тийм ээ? Ингэсэн ч вэ, ер нь бол эмнэлэг рүү очиод дайртуулаад боолт энэ төр хийлгцэн зүгээр юм биш үү? Гэхдээ гимтэлтэй биш. Гимтэлтэй биш. Гимтэлтэй биш. Дүүргүүдээр очиод болгож болно. Төвлөрлийг сааруулна гэдэг өнгөс ярьж шүү дээ. Өөр хаглаан дээр. Өвөл зун дээр. Өвөл зун дээр манай насан туршийн тасаг болохоор бас л яг үлрэлийн чанартай болчихдээ. Өвлийн үлрэл халтаргаа гулгаа гэсэнтэй холбоотойгоор хүмүүсийн өөртөө өмсдөг гутал нэвтрийг нэмгэн эсвэл одоо их хавтгаа ултаа гуталтай ч юм уу. Тэрнтэй холбоотойгоор маш их халтарж унах гэмтлүүд их байдаг. Зөвхөн дан гэмтээд хөлөө гэмтэж байгаа биш хавсарсан гэмтлүүд бас үүсдэг. За үлрэлийн шинжтэй дээр дулаан үлрэлд бол манай дээр юусе автослын дуудлага юусе тасардаг. Бас нэг сүүлийн 2 жил ажиглаад байгаа. Скутер. Скутер. Яа, би бүр яг мэдчихэж байгаа. Сүүлийн 2 жил бас нэг улирлын гаралтай нөвөл хүмүүс ирж байна. Тэрний өгөр дулаан орноос монголчууд өөрсдөө ирж байна. Гэмтчихэд байна. Тэдэн тэр дулаан орондоо очиод мафид ч юм уу, скутерын ч юм уу янз бүрийн машин төрөөсөлж унаад гэмтдэг. Тэнгүүд нөгөө ихэнх нэг аялын компаниэр ш хувь компаниар өөртөө зарлаад авч яваад аялын ямар нэгэн даатгал хийлгдэг. Тэнгүүд харь оронд очингууд нөгөө маш хөндрийн эмнэлгийн тусламж үйлчлэгийг авахгүй гээд их орон руу буцаж зорж ирдэг. Тэнгүүд тэр нь маш хүндэрсэн хүнд гэмтүүд бас нилээ их хэрдэг. Одоо 12 сард одоо манай энэ дугаарчдод ингээл үнэн маргааш орчин өндөр 12 сар талаасаа даваад явж байна. Тэгээ одоо энэ хүүхдүүд амраал нөгөө төрчин гадагшаагаад байгаа их явна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн гол зорилго бол энэ сэдвийг л ярих гэж л таныг дуудсан. За аяллаар явна. Явж гин халуун дулаан орон руу явж гин. Ахаад эмчээ хэлээ те мопед, скутер, машин техник янз янзын төрөсөлж унж гин. Янз янзын болж болтохгүй тоглоом гулгуур янз янзын юм дээр тоглож гин. Далаа руу орж гин. Хамаагүй амтанд хазуулж гин гэж эхэлж байгаа та те. Маш сонор сэрэмжтэй явах хэрэгтэй. За даатгал бол нэг эрүүл мэндийн даатгалыг 50,000 төгрөгөөр 10 хоногийн даатгал бол байгаа бах. Даатгалын компаниудад нэг 10 гаруй доллар л байдیں۔ Хилгээ явуул тийм ээ. Харин аяллаа компаниар явахд бол болж байгаа. Өөрөө бол хуваараа хийх заавал шаардлагатай шүү дээ. Тий одоо даатгалын систем Монголд харьцангуй бас нэг үе бодол хөгжсөнтэй холбоотой рууг нь хийлгэж өгнө. Онлайнаар хийчих шүү дээ уул нь бол. Онлайнаар хийлгээл тэгэл явчих юм бол нэг 15 долларууд нэг 2-7 хоногийн нэг эрүүл мэндийн даатгал хийлгэж болж байгаа. Тэгээ хийлгэж. Энийний үр дүн нь гэхээр гадаадд гэмтчихлээ. За тэгээ мэдээж одоо гараа хугалчлаа гэж бодоход л тэрийгэ бариад юм уу доголдог доглол ингээл ирэхээр нөгөө яс маань удаан байх эргээд хэвэндээ орох байгаал нь удаашрал гэсэн үг үстэй тийм ээ. Ер нь бас тэр нөгөө нэг зөв зохистой тээвэрлэлт гэдэг юм болоогүй учраас одоо хүндрэлүүд их гардаг. Наацх нь одоо ингээ хаваа авдрын асуудал ихсчдэг. Тэрэндээ бол судас мэдрэл дарагдаад ирэхээр цаашдын сэргэлт нь удаашралдаг. Одоо мэдээ мэдрэхүү тагс сэрэхгүй байх, эсвэл төхөөлгөөр унжих физиологийн үйл ажиллагаа хийж чадхааргүй болчихдог гэсэн. Эргээд. Тий, дээрээс нөгөө ямар нэгэн байдлаар ил хугарлууд үүсчихээр бас их төвхтэй. Яс гэдэг юм чи өөрөө ариун бүрэн бүтэн байх хэвээр хамгаалах тогтолцоо нь алдагдчихар гадны биедтэй харьцчихар. Ер нь бол идэлх гэдэг. Тэгээд идэлчих юм бол маш их төвхтэй олон шатаарлсан мэс тасал ордог, эмийн эмчилгээ авсардаг. Тэгэл их ярихтай хувь хүний талаас зардалж их өндөр гардаг. Маш их хугацаа шаарддаг. Амьдралын чанар бол ер нь маш хэмжээгээр алдагдсан. За даатгал руу гадагшаа явлаа гэж үзье. За зөвмөр төсөөлье. Тэгээд явлаа нэг гар хөлөө хуглаад гимтчлээ гэж бодъё. Нөгөө эмнэлгүүд нь авдгүй авсан ч та өчнөө төлбөр нэх гээд байдаг. Тэгэхээр бидний хамгийн одоо гол авах арга хэмжээ яах вэ? Шууд Монгол руугаа буцахаас өмнө хүн ямар арга хэмжээ нөгөө нэг дээр үед нэг хүмүүс яриад идэх шээсээрээ шавьждаг ч үлээ яадаг ч үлээ гэж янз янз юм ярьдаг. Энэ дээр бид нэр одоо анхан шатны ямар тусламж үйлчлэгээ яаж авах вэ? Өөрөө хүмүүс одоо яг өөрсдөө авна гэдэг асуудал жоохон гэмтийн тал дээр хэцүү үт. Буруу арга хэмжээ авснаас хойштын гарах үр дагавар өндөртэй очиж болж өгвөл эмнэлгийн байгууллагт эмнэлгийн тусламж үйлчлэгээ анхны шатны. За яаж гар хөлөө хэмжээ наацхан чиг зүгдэх юм уу эсвэл гипс тавилах заавал тавилах шаардлагатай. Тэнцэнэ тий. Хэдэн дөрвөөс нь ч хамаагүй тавилах систем байна. Тий. Одоо яг энэ дээр нэг жишээ байгаа сая өнгөрдөг хавар Америкт ажилладаг залуу хөлөө гэмтээгээд ил хугарал гэдэг юм үсээд тэгээ гадна бэхлэгч гэдэг юм тавигдаж байгаа. Тэрийг бол одоо эрүүл мэндийн даатгалаар бол харьцангуй манай дээр бол төлбөр нэг сая төгрөг дотроо л орчиж байгаа. Хов хөндлөгдөх мөнгө. Тэгсэн чинь Америк тэгсэн чинь олон улсын стандартаар явж байгаа $60,000 тэр бэхлэгийг тавилсан.
Тэгэл тэр нь зүгээр тээвэрлэгдэж ирээл энэ чирээс салгаал авахд ерөөсө 60,000 доллар тэгэл байхгүй болчихсон. Тэгэхээр ер нь бол манай эрүүл мэндийн тогтолцоо өөрсдөө жоохон асуудалтай гэж бас би боддог л да. Ягаад гэвэл одоо гадаадын иргэн аялал жуулчлалын цаг манай Монгол улсад маш хэмжээнд бэртэж гэмтдэг. Монгол улсад даатгалын тогтолцоо тэгж арай сайн хөгжөөгөө болмос хов эмнэлэгт одоо төлөгдөх мөнгөний хэмжээ бол үнэхээр бага, маш бага. Тэрэндээ холбоотой ер нь л гадаадын иргэд бол даатгал нь сайн хөгжсөн ч даатгалаас нь баг ийм бага хэмжээний мөнгө төгрөг ийм өндөр төлбөртэй хагалга хийгдсэн юм уу гэдэг их гайхдаг. Тэгээ одоо нөгөө холигдчихин тэр гэсэн юм баг гарч ирэх гээд байгаа юм биш үү те. Худлаа хэлж нөгөө даатгалаас мөнгө авах гэж байгаа юм гарч ирэх гээд байна уу юу? Тэгээ одоо Монголд одоо мөчтийн хагалгаа ч юм янз бүрийн хагалгаанууд гэмтлийн талтай хагалгаа хийлгээд гадагшаа хүмүүс ихэнхдээ Солонгос хятад тавьдаг. Тэгэнгүүт нөгөө манай эмчтний чадамжийг хараад үнэхээр мундаг мэс таслыг хийсэн мэн гол нь нөгөө хооштой нөгөө хүмүүсийн сэргээн засах чадамж нь жоохон асуудалтай. Тэр талаас яг энэ салбар одоо дөнгөж Монгол улс төгжиж байгаа учраас эмнэлгийн тусламж үйлчлэгэн дээр нь сэргээн засах гэдэг юм цогц оруулж ирвэл бас үр дүнтэй санагдаад байна. Тэгээд одоо бол хөрөлцөө хүн хүчин жоохон муул гэдэг юм шиг байна. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Та өөрөө сэргээн засаг клиник байгуулад хуваараа эмнэлэг мэндийг хийгээ явуулах болох юм шүү. Тэгэд менежмент маркетингийн би хариуцад явчих юм бол хоёул нэг тийм орон зай харагдаад ах шиг надад гинт явчих чинь хашаа амчаа. Тэг ер нь бол сэргээн засах эмнэлэг бол маш хэрэгэлттэй л те. Мэс таслын одоо манай гэмтлийн мэс таслал бол одоо хүний амьдралын чадварыг богино хугацаанд буцаж сэргээх мэс таслыг хийж байгаа. Одоо ажил хийдэг өсөн бол буцаад тэр амьдралд нь хурдан оруулах. Тэгэхгүй одоо тэрнээс болоод бэртэж гэмцэндээ бол ажиллаа хийж чадахгүй юм уу амьдралын одоо чадамж дордно гэсэн. Тэргийн сэргээнд бол маш хурдан богино хугацаанд мэс таслал хийдэг. Тэрний дараагаар мэс таслыг 1000 мундаг мэс таслал хийсэн ч гэсэн сэргээн засах үйл явц байхгүй болмос жоохон төвхтэй мэс таслууд нь бас амжилтгүй болдог. Би мохоо тэрийг хүлээж авах чадамжийн хугацаа гэж нэг байх хэрэгтэй. Тэрэнд насан зохицлыг үүсгэхийн тулд заавал сэргээн засах юмч байх хэрэгтэй. Тэгэнгүүт сэргээн засахын гол Монгол улсад ер нь дийлэнх нь ард түмэн физик эмчилгээ л гэж ойлгоод. Нөгөө шаардлага нөгөө УВЧ явуулаад зүү тавих. Тий, яг тэгэнгүүт л сэргээн засах гэдэг чинь одоо дэлхийд хамгийн мундаг эмчнэр бүх талаар одоо ингээд маш өргөн мэдлэгтэй одоо ер нь бол маш дээгүүрх хүмүүс байгаа. Манайд бол одоо өөр хэмжээнд тэгээд физик эмчилгээний лимж гэсэн нэртэй л хүмүүс болж байгаа. Тийм байна тий. Ер нь альч хаалгаа тэгээд байгаа юм л да. Зүрхний хаалгаа хийгээд ч тэр уушгины хаалгаа хийгээд ч тэр ингээл бид нар бол одоо жишээлбэл яг үлээлгээл юм соруулаад тий. За ингээ хөдөлгөөн хийх шүү, босоод алхахын шүү гэл аль болох эргээд хэвийн байдалд нь оруулах ингээд юу гэдгийг зөвлөмжүүдийг өгдөг. Гэхдээ мэдээж яг нарийн мэрэгжлийн юмш гадаад орнуудад харж байгаа зүйлүүд бол бүгдээрээ л яг л энэ хөдөлгөөний тэдэн минут, энэ хөдөлгөөний тэдэн минут гэдэг хэр гэмтлийн юун дээр бол одоо илүү их үр дүнтэй л ахал та. Булчингийн хөгжлүүд, булчингийн одоо ингээл гипстэй буцаа гаргаад ирэхээр чинь нэг нь том нэг нь жижиг болсон байдаг. Талын асуудал байгаад байдаг штэ. Тэгэхээр харигс шүү дээ. Яг үхгээд явчих. Яаж өндөж нэг аяг шөл халбагддаг гэж хаалгаал босоод алах гэж. Үнэхээр харигс шүү та нар нэрээ. Ер нь тэр чинь тийжэж л угаасаа хүн чинь ер нь тийм штэ. Өлсгтөө ирүүлждэг гэж байгаа штэ. Тийм байна. Босод ирэхдээ одоо бүх хэд эсүүд энд дайчлагддаг учраас аль болох босоод алхаад хэвийн хэмжээнд очих зүйл хамгийн үр дүнтэй л дээ. Одоо ингээд хагалгаанууд дээр доод мөч гэл ингээд явна. За доод мөч хэр мэдээж за дунд чумэг орж जैन, за өвдөг орж जैन, шилбэний яснууд орж जैन, шагаа уйнууд орж जैन. Тэгэхээр энэ дээр бас ер нь аль төрлийн хагалгаануудыг хөвчлэн хийж байгаа бай. За яг аль төрлийн хөвчлэн гэж бол байхгүй. Бүгд л мөн ялгаа авахгүй л гэмтдэг. Одоо өнөөдөр яг миний хийгц хоёр мэцэслэл нэг нь өвдөгний үний дуран орсон. Тэр нь болохоор өвдөгний үний дурангаар уржигтай холбоос тасарсан байсан. Сэргээх мэцэслэл өөрөөс нь аваад. Дараачих нь хүн болохоор 82 настай хүн явгнаас унаад дунд чүмүнийх хүзүүсгээр хугарсан байсныг хагас үйсэлэх мэцэслэл гэж ядэрч байгаа. Тий, ер нь бол манай эмнэлэгт ер нь мэцэслэл нь одоо манай тасгийн бодлохоор одоо мэцэслийн 4% зэрэг мэцэслэл хийгдэж ордог. Тэр нь ингээд 4% бас ангилалтай нэг нь зөвхөн протез ордог операцийн, нэг нь болохоор харьцангуй залуу хүмүүс ордог, нөгөөд нь болохоор унтуулгын аппаратурч харьцангуй настай хүнд хүмүүс ордог гэсэн хуваагдаад орчдөг л бас. Нөгөө өвдөгний үе
солих месаслыг гэмтэл хийгээд идэх баха. Хийдэг. Та хийдгүү юу? Бид нэр яг зүгээр нэг давхар оролцож явдаг. Давхар оролцож явж байгаа. Тэр юу яа гэм бэ? Даатгалаас мөнгөний төлд юм уу? Эсвэл хувь хүн өөрөө мөнгө төлж үеийнхээ мөгийг солиулаад байна уу? За тэгээд нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт нь болохоор одоо дэлхийн жижигтэй харьцуулахад ямар байна? Одоо нөлөөлөл эдгэрэлттэй тэр энэ төр ямар хуу байдг юм бол өвдөгний үе солих мэс засал нь бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотойгоор одоо орол зогссон байна. Монгол улсын хэмжээнд. Хувийн эмнэлгүүдэд болохоор одоо 100% төлбөрөөр төлөөд зарим нэг улсын эмнэлгүүд ч гэсэн 100% төлбөрийн төлж орж байгаа. За манай эмнэлгийн хувьд болохоор одоогоор ерөөсө өвдөгний үе солих мэслийг бүр таг зогсооцсон. Ганц засал орохгүй байна гэсэн. хувь хүн өөрөө мөнгө төлөөдөж баггүй. Манай эмнэлгийн төвлөлт гэж орохгүй байна. Тэгээд нэгдүгээр эмнэлэг бол хоёрдугаар эмнэлэг бол боломж байгаа юмсан сураг сонсогдож байна. Тэгэхээр яа гэсэн үг одоо ингээд даатгалын систем зогсчих юм бол одоо юу гэдэг ахаад өөрөө төлөөд юу гэдэг ингээд нөгөө үе ээж гэдэг протез авчираад хийх боломжгүй л гэсэн үг юм байна. Мөнгөний төлөөд байхгүй юм байна. Ер нь дууссан юм байна. Бүгд татаж авсан солонгосоос татаж авсан нөгөө хэрэгслүүд нь бүгд дууссан юм байна. Татаж аваачгүй байгаа юм байна одоо. Ер нь дууссан гэж хэлж болохгүй л да. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор нэг эмнэлгийн хувьд болохоор зөвхөн тендерийн үйл явц явагдана. Тендерт шалгарсан компани манай импланта буюу хиймэл үе нийлүүл. Тэр хиймэл үе нь бол байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн мөнгө нь манай эмнэлэгт орж ирээгүй. Орж ирсэн мөнгөөрөө бид нар болохоор тэр имплантыг худалдаж аваад компанид нь тушаад одоо дамжин өнгөрөхгүй шиг юм гэж. Тэр тогтолцоо алдагдсантай холбоотойгоор нэг өндөр өртөгт одоо мэс заслууд ингээд таслал зогсчод байгаа. Манай дээр одоо хамгийн их таслал зогсож байгаа өвдөх түнхний хиймэл үе солих байна. Тэгээд дээрээс нэг архаг гэмтэлтэй онцтой одоо хидээлж бэрсэн тийм шархны идээд өрсөлтэй хүмүүс. Одоо тэр хүмүүсний юм чи яах юм бэ? Одоо зайлшгүй солих шаардлагатай тэр хүмүүс байгаад байна шүү дээ. Тэр хүмүүс гэмтэлтээр зогссон байлаа. Энэ улсын эмнэлэг баг бүгд зогссон байгаа хөө. Тэр бүгд зогссон байгаа. Гэнтэй холбоотойгоор яг хилмигдэж байгаа хүмүүс нэг эмнэлгийн байгууллагын хүмүүс л чаддаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хуучин бол яг тийм аа. Бид нар би яг энэ суугаад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо ярьдаг хүн биш байх хэрэгтэй. Тэгсэн хүссэн энэ тогтолцоороо бид нарыг оруулчихж байгаа. Бид нар мэс таслаа игээд энэ хүн яаж идэрх вэ, амьдралын чадхын сайжрах вэ гэд яригдах ёстой л ийм юм байхгүй болоо даатгал санаа зовоод явж байна гэдэг чинь эрүүл мэндийн тогтолцоо арай жоохон буруу зүг рүү бас яваад байгаа. Тэгэхээр одоо өвчтнүүдэд таавал тайлбарлах гэсэн юм шүү дээ. Одоо ингээд даатгал ингээд ийм учраас ингээд бүх юм зогссон байгаа учраас магадгүй та дараасаар үгүй бол одоо очрод ороод тэгээ хүлээж явах нэгээд нөгөө өвчтөн маань үйлчлүүлэгч маань бол одоо тэгээ хүлээгээд байж явах хэрэгтэй болчих гээд байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тийм үү? Байдал бол. Тэгээ ер нь бол одоо муугаа гаргал яг тийм байдал гэж. Тийм. Тэгэхээр одоо тэгээ тэр гол фронт дээр нь байгаа нь мэдээж нүрээ харж байгаа учраас та өтөрд учир болох нь шүү дээ. Би танд хэлэн та надад тайлбарлаж өгнө. Би танд гомдлоо ярих нь шүү дээ. Тийм үү? Бараг л өдөрт одоо маш их олон настай хүмүүс орж ирэл ойлн зовлонгоор хүүхдүүдэд агуулж зарим нь хүүхдүүд нь орж ирээд зандарна ламаар доромжлон их хэцүү бичлэг хийн тэгээд баг янз бүрийн бичлэгнээрээ сурж ийн гэдэг. Ягаад тэр тоглоо наадам ч гэсэн нэг хөдөл юм бас эмгэнэлтэй. Тэнгүүд яг өвдөл зөөртэй хүнд өвдөл зөөрийг намдах эмчилгээний олон улсад байдаг. Одоо үеинд тарилга хийх, физик эмчилгээ хийх, сэргийн засгийн дасгалууд хийх гэдэг. Тэднийг ингээд санал болгоно. Тэгээд шаардлагатай гэвэл тэр хүмүүст одоо тусламж үйлчлэхийн одоо тэгэл үзүүлэн эхний ээлж нь ямар ч өвдөл зөөргөл болгох талаар байна. Тэгээ энэ үений үе үл яг ямар тохиолдолд очсон тохиолдол сольд юм бэ? Одоо энэ эмээ өвнөр чинь бүгд л хөлн өвдөл ингээл ах юм ба шүү дээ. Тэд нар ингээд зарим өвөө эмээнэрийн хөлийг эмчлээ зүгээр болгочих тохиолдол байх уу? Байна. Байгаа юу? Бүр айхтар өвдөд байгаа тохиолдол ч гэсэн үү? Өвдөгний үе солих заалт гэдэг маань өөрөө өвдөгний үений мөгөөрслөг гадаргуу ховхроод эргэн тойронд байгаа тэр гол холбоо судмаас сулраад хоёр өвдөгний одоо өвдөгний үений гадаргуу шаан дэсний гадаргуу хоорондоо мөргөлдөөд л байгаа гэсэн. За яг энэ дээр л би яг хувийн байдлаас нэг одоо ингээд судалгаа хийж үзэх. Сүүлийн 2 жилийн хугацаанд сэргийн засгийн хөдөлгөөн цэцэлж байгаа битээр судалгаа хийж үзлээ. Хувьдаал. Одоо тэрийг бол одоо яг судалгааны ажил болгож одоохондоо нийтлэг байгаа. Тэрэн дээр яадаг гэсэн мэнгүүд хөдөө хээр амьдэрдэг одоо эртээр үсээс нэг малчт маань байнга алхахдаг, гიშгдэг байсантай холбоотой хөлний булчингууд чангардаг, маш сайн хариу үйлдэлтэй. Ер нь бол энэ өвдөгний үений өрсөлдөл илэгдэл гэдэг нь л ер нь хотчлтын л гаралтай өвч. Тийм ээ. Наадсахнууд ингээ алхаж гიშгдэг хүмүүсийн спортер шилдэг хүмүүсийн өвдөгний үйл харьцангуй бас сайн.
буцаад сэргэлт авах магадлал ч гэсэн өндөр. Хотчлолтой холбоотой болоод ирэнгүүт бид нэр одоо ингээд лифтээр буун, машиндаа суун, ойр зурл нэг алхаж байгаа. алхах юм л. Бараг энэ дэлгүүрлөө гараад талах боо авахаас залхуур одоо бараг аппликейшнэр Захиж наацхын хүнсээ захдаг болоод байгаа шиг. Тийм учраас ер нь сэргийн засаг хөдөлгөөнүүдийг хийгээд одоо энэ одоо хотчлолтод сэргийлж байгаа ганц юм чи одоо фитнес л ах шиг багт. Манай Монголс. Одоо яг миний зүгээр ойлгож байгаа хар ухаанаар тий. Одоо юу гэж хэлэх гээд нэхлээр угнууд маань хоорондоо ингээд нийлээд явж байгаа. Бүр ингээд нийлээд бие биенийгээ шалблаад ингээд үрээд ингэжсэнд орвол хамгийн чухал юм бол ерөөсөө хөдөө орон нутагт байдаг хүмүүс, хөлөөсөө ашигладаг хүмүүсийн булчин илүү сайн хөгжөхөр нөгөө энэ дээр ирж байгаа буюу энэ дээр ирж байгаа даралт маань багасаад одоо юу гэж хэлэх гээд нэхлээр энэ хоёр маань нийлэхгүй байхад байх нь шүү дээ. Тэгэхээр илүү их яах нь булчин илүү сайн хөгжих нь үн чухал байна л гэж л ярих гэдэг юм тийм ээ хоёлаа. Өвдөгний үе солихоор нэлээд өндөр болчих юм л шүү дээ. Би аавынхыг би нэг солиулж өгсөн. Солонгост 2 үлийн хоёулангийн. Тэгэхээр нэлээд өндөр болчих юм дээ. Хөлн тэгшрээд ингээд өндөр болоод тий. Би солиулж гэж аав өөрийнхөө мөнгөөр өөрөө солонгост би яхаа солонгост имлэг дээр нь очиж жоох ярьж өгсөн л доо. Тэгэхээр бас их гоё болт юм байл шүү тий. Хөгсчүүл жоох ингээд нөгөө суугаад насчаад хөлн жоох ингэцгээр үе солиулчиход тэгшрээд өндөр болоод бүр янзын сайхан болчих юм байл. За тэгээд 26 онд тэр юм нь эрүүл мэндийн даатгалын систем энэ тэр нэгдээсэй тийм ээ. Хэдэн төгрөг орж ирдэг хэдэн хөгсчүүл нэг үе мүе солиулаад аятайхан амьдраас одоо бурхан байна. Ер нь тийм сураг байна уу? Одоо орж энэ эрүүл мэндийн даатгалын санчмар хоосорсон гэдэг байна шүү дээ. 26 оны төсөв ахаад орж ирээд одоо цэнгэлэх байлгүй тий. Одоо он дуусчаад байгаа юм шиг байна уу тийм үү? Тэгэл нөхөөл алдангаа нөхөөл яваад буцаал дуусаад идэв шиг л чинь. Тийм баг тий. Тэрийг нь хоёлоо дараа нь тэрийг мэддэг хүний навчирж ярилцъя та тий. Тэр л өөрчингөө. Одоо тэрийг сайн мэдхгүй юм болохоор тэрийг л өөрчилж хаашаа. За ер нь ингээд саяны одоо өвдөгний үе энүүд болчлаа. За түрүүн ярьжсэн. За өвөл бол мэдээж бид нар ингээд хальтраад унцдаг юм байна. Хальтарж унснасаа мэдээж хөлний гэмтлүүд бол их байдаг юм байна. За 100 бол одоо жишээлбэл юу вэ? 100 одоо дөрөв хагалгаа юу нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьжсэн те. Ер нь автослууд их байгаад идэх гэдэг. Тэгэхээр өвөл бол илүү багасчаад байна уу? Гүү бол яг зүгээр 100 итэрхийг бид нар одоо хамаагүй давхиад байна уу? 100 ихсэж байгаа шалтгаан нөгөө орон нутгийн дотоодын аялал жуулчлал гэсэнтэй холбоотойгоор нэг жишээ нь одоо нэг гэр бүл яваад аав ганцаараа мэдээж аялал гарахгүй гэр бүлийнхнээ дагуулж байгаа. Тэрнтэй холбоотойгоор нэгт нь болохоор одоо маш их баяр ёслол тохиолддог зүүн дэлгэр цагт тэрнтэй архитектын согтууруулах хэрэглээ маш их өндөртэй. Дараачих нь болохоор шүүн явж хахад гэрлээ шийжилгүй тохиол маш их хэмжээгээр үүрдэг. Тэг гэлбанд ороод. Тэг гэлбанд ороод нөгөө нөх сүвийг орохгүй машинтайгаа унаад буруу газар руу дардаг ч юм уу эсвэл хидэх нойргүй ядарч авсантай холбоотойгоор тэгээд гэр бүлээр явж байгаа юм шиг хэдэж ганцаараа бэртэж юмдаг маш олуулаа гэмтдэг. Тэрнтэй холбоотойгоор манай дээр ер нь бол осол гэмтлийн тоотлол маш өндөр өвдөг. Цөмөрөө гоё хавар яг нөгөө нэг 6 сар гаргаад наадмын өмнө нэг том ажил хийя тий. Зөвхөн замын цагтаа бишээр энэ өөрсдөө энэ инфлюенсерүүд энэ олон дагагчтай хүмүүс энэ төр бол маш олон зүйлийг хийж сэрэмжлүүлвэл тий. Ядруул бити унаарай гэдээ одоо яг гэмтлийн эмчийг авчирж байгаа л яриулаад ингэсэн гэлбанд орж ин гэрлээ ингэж шилжүүлэхгүй ийм болоод байна гэдгийг үзүүлээд яриулаад тэгж хийж ижил хүмүүс жоохон сэрэмжлэх байх та гэж би бодож шүү. Тий. Яг тэрэн дээр бас нэг зарим нэгэн байдлаар одоо ингээд интернет болон одоо зурагт мэдээллийн хэвлэлээр янз бүрийн тийм цуснууж гаргасан юм гарахыг хориглочод байгаа. Би бол ховдоо бол ямар нэгэн байдлаар айлгсан байдлаар сэрэмжлүүлэхээр заавал үзүүлэх ёстой санагддаг. Одоо тэгээд нэг альва нэг тэр бэртэл гэмтэл авсан хүний хүмүүстэй уулзуулдаг ч юм уу. Тэр заавал царийг нь харуулах шаардлага байхгүй. Таглал яриаг нь цацаал байнгын л цацж ижил тэр хүмүүс ухаарж ойлгоно. Одоо жишээлбэл энэ бол одоо саяны таны ярьсан юмнууд бол зарим нэг нь бол одоо сэрэмжилчихэр л шүү дээ. Нэг жоох унтаад явцдаг ч юм уу нүдний ор гаргаад завгүй бол одоо гэр бүлээрээ явж ивэл бүгдээрээ бүсээ зүүчдэг ч юм уу тийм ээ. Хүүхдээ заавал өвөр дээрээ биш эсвэл яг нь судал дээр суулгаад аюулгүй байдлыг бүр хангацдаг ч гэдэг юм уу. Зорилтын суудал хэрэглүүлэх хэрэгтэй тийм. Яг зөвхөн гэрлээ шилжүүлдэг ч гэдэг юм уу тийм ээ. Одоо ингээ орон нутгийн замд ингээл явахдаа стандартын дагуу байхад бол энэ чинь эрсдлээс бүрэн сэргийлэх бүрэн боломж байгаа гэдгийг л аягуусаа ойлгох хэрэгтэй юм. Дээрээс нь хурдаад харуулад л тийм ээ. Энэ аягүй чухал юм байна. За юу яа. Одоо шүү дээ одоо биднийг сонсож байгаа, радио сонсож байгаа хүмүүс болон үзэж байгаа хүмүүстэй шүү дээ. Одоо өвөл болохоор нөгөө халтаргаа гулгаанаас хүмүүс яаж ийн гэж яг хаана тэгж их халтарч унаад байна. Хаана явж ивэл ер нь ингээд тохиолдлууд байгаа ш нь өвчтөн тэнд явж байгаад ингээд унчлаа, ингэж байгаа тэгчлээ гэж юун дээр алдаадах шүү гэн.
Таны харж байгаагаар. За дийлэнх гэмтлүүдийг ер нь хараад хахад гэрлэн дохион тэр. Гэрлэн дохио солигдох мөчт нөгөө хүмүүс сандарч гүйдэг. Тэрнтэй холбоотохоор маш их онж гэмтэж байна. Яарч тий. Ястаа бодож байгаагүй юм байна тий. Яг тэр хэсгийн болж байгаа бол одоо нөгөө замын арай жоохон тийм гулгадгүй тийм барзар гадаргууд төр ч юм уу. Тийм байна. Тийм тавьж өгөл. Эсвэл нөгөө замын хөдөлгөөний зам гарч байгаа хүмүүс нөгөө цагаан зураас нь жоохон халтардгүй материалаар бүрдэг ч юм уу. Тийм байна. Тэгэл зам дээр тэрний ойролцоо бүсүүд дээр хурд саарахад тохиромжтой тийм дугуйнтай парцэлддэг тийм бас ингээд цацдаг ч юм уу байж ивэл. Тэгвэл гэрлэн дохион дээр зогсдог. Тэгсэн нэг машин гулгаж чаад мөрөгдөг. Эсвэл гэрлэн дохиогоор гүйж гарч байгаа халтараад унцдаг. Тийм. Дээрээс нь автобуснаас бууж байгаад маш их хүмүүс гэмтдэг. Автобуснаас буугангууд автобусны буудлын тэр боржуурын өндрийн хэмжээ бас яг хамаард юм шиг байгаа. Өндөр настай хүмүүс та ялангуяа автобуснаас бууж байгаад автобус боржууртайгаа хэр их тийм ойрхон зогсонгоо тэр хоёрын завсар хүлээгээд хавчуулагдаж унаад бэртэж гэмтсэн хөгшчүүд маш хэмжээгээр байгаа. Тэрнтэй холбоотойгоор одоо энийг л ярьдаг л бас энэ маш их хэлбэг. Автобусаас ингээ унтцаа тэнгүүд нэг автобус нунсан гүнмэтг араас нь маш хүмүүс түлхээл гараад ирдэг. Тэгэл нөгөө хүн чинь гişүүддэг ч юм уу ямар нэгэн байдал. Оргил эмч таны нэрийг дурдаад би ийм сошиалор гэмтлийн эмч оргилтой би ингээ ярилцлага хийсэн юм аа. Тэгээд гэж би асуусан юм аа. Тэгсэн чинь энэ яриаг инглээ гэд би тэр автобусны буудлын дээр очиод яриад гарцсан дээр ингээд хойлоо ярьж ингээд рил энэ төр хийчих юм бол болох уу? Болно л доо. Болно тий. Нэр дурдаад мурдаад энэ баа гэж загнахгүй сте. Гайгүй тий. Энэ том сэрэмжлүүлэг болно шүү. Автобусныхаа жолооч нар ч гэсэндээ тий энэ гоё таны ээж шиг настай хүн ингэж энэ аав шиг ч ийм хүн байна. Шахаа зогсох юм бол шахаа зогсын завсар битий ингэж гарга тий. Яг тэрийг л асуухал хэрэгтэй байна. Аль зэрэг зайтай байсан хүмүүсээс нь те. Яаж зогсоод ингэж унаад байна. Тэгээ гарц гэдгийг бол ерөөсөө ойлгож байгаагүй. Санаж байгаагүй бодож байгаагүй зүйл байна. Гэрлэн дохион дээр. Тийм байна. Тэр нөгөө гарцын цагаан тэмдэглэгээний юм чинь бол нэлээд альтердаг баг. Тэр будаг нь. Гайн тэгшил юм баг те. Тий. За болоо. Болоогүй. Айгуу яадаг те. Болоогүй. Одоо тэр эрүүл мэндийн даатгалын арга ойлгочтой гэж хэлдэг те. За. Маш их баярлалаа эмчээ. Цаг заваа гард юу ч ингэ зориулж тэр холоос ажлынхаа 2 хагалгааны дараа хашаа эмчтэй ингээл за найз хагалгаа дажгүй болсон гэсэн. Боллоо 31 настай эмэгтэй зүрхний авахлахын ямар юугаар солилцлоо ч гэнэ тэгэл юм ярьж. Танаас ингээд асуусан 2 хагалгаа ингээл ингэж. Тэгэл энэ их ажлынхаа дундуур та хоёрт одоо зөндөө ажил байгаа те. Тэгэхээр сэрэмжлүүлэх гэж хүмүүст ингэж ирж контентэнд оролцож байгаад маш их баярлалаа. Тэгэд маань нэвтрүүлгийг энэ амуу гэд энэ нөгөө ямар ч юугүй нөгөө сахаргүй тэгээд нөгөө транс тос ороогүй юм амуу бүтээгдэхүүн байдаг. Энэ бүтээгдэхүүний дээжээс танд бэлэг болгон өгье гэж. За баярлалаа. Жөрөөрийн ах эгч нараас нь өгж байгаа шүү гэдэг шиг өгдөг болчиход байгаа шүү дээ. Эсвэл ариун эгч нөгөө үл мэдэх шиг те. За маш их баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.